За, hi guys. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр яах чинь Minecraft би хаяа тоглохдоо Add-on тавьдаг сонирхтой ч юу яах вэ? Сэн тоглоод байдаг шүү дээ. Тэр Add-on-ыг хэрхэн татах бас яаж татахыг заа. Эхлээд өөр чинь Craft Add-ons гэдэг ийм аппликейшн хэрэг болно. Одоо энэ руу горно. Энэ өөр юунаас ч татаж болно. Ямар ч юу яахгүй, өндөр бүр тийм юу өдр шаардахгүй. Гэхдээ энийг Wi-Fi-тай угаасаа ажилладаг юм чинь. Энэ би нэвтэрсэн болохоор надаа ингэж өгж байгаа шүү за. Да энэ 405 diamond чиг байгаа шүү дээ. Эднэрийг ингэж ихсэгжиж Add-on татна. Энээр бичлэг үзээд 25 өнгөө diamond тавж орно. Яаж нэвтрэх вэ гэвэл энэ нэг хуучин нэр шүү за. Зөөр зөхөөс. Одоо энд ингэж явахгүй юу? Одоо би энэ фортресс ингээ тур гарчи за. Одоо гарахаар чинь ийм болсон за. Одоо D1, D2, D3 гэд ийм байгаа. Энийхээ эхнийх дээр нь дарахаар чинь ингээ Sing-ийн vet Google гэд гарч ирнэ. Тэгээ эндээс өөрийнхөө нэг хүссэн нэг аккаунтаа ингээ сонгож орно гэсэн үг. За энийг сонгочихъя. За. Тэгэхээр чинь ингээ 30 diamond өгнө. Тэгээд чи та өөрөө анх удаа ингээд нэвтрээд ороод яаж байгаагаар танд 100 diamond нэмэртээр өгч D1-ийг дээр нь 200 diamond нэмэрч өгнө. Тэгчмүүдээ маргааш нь нөгөөдөр нь ингээд бэргүүдтэй diamond авч орно. Тэгчмүүдээ эшинээ ороод go now гэд энэ дээр нь дараад бишээ. Go now энэ дээр нь дараад энэ claim гэд 100 diamond юм уу 10 diamond авах тиймтэй. Тэгээ бас нэг зүйл нь миний утсанд харагдахгүй нартай. Та хэрвээ татах юм бүр эн чинь юм нэмэг тэмдэг шиг юм байгаа за. Хаанчсан. Ингээд нэмэг тэмдэг дээр нь дарах юм бол та өөр skin, ada, extra, citrin, map, post, some, JSON, trade table, zoo table, java, three country use гэд хийж орно. Одоо чинь Add-on руу норъё. Тэгээ та энэ мобуудыг яаж орно? Одоо чинь би ямар нэгэн моб сонгоё. За Ender Dragon. Create mob эсвэл мобыг өөрчлөх гэж байгаа. Тэгээ би мобыг өөрчлөе. Тэр нь даръя. Тэгээ энд нэр moment speed гэ янз бүрийн юмнууд байгаа. Тэднийг нэгсгэж багасгаж гэд болдог. Тэгээ энэ харандаа шиг юм дээр дарах юм бол та ингээд End Dragon-ы ингээ үнгээ сорж орно гэсэн. Ингээд жишээ нь ураа. Bucket нь ингээд бүрэн байгаа хэсгийг ингээд бүхэрд нь булдаг байгаа. Одоо харуулъя. Тэр ингэж уддаг. Бүр шин хайр нь ингээд гордон энэ цэгтэйгээр ингэж дардаг. Пенс нь угаасаа ойлгомжтой. Зүгээр ингэж буддаг. Дээрт нь энэ бадсуур. Энэ color set энийг ойлгохгүй. Энэ did detail тэр ингэж нэмж өгдөг. Тэгчмүүдээ ингэж бариад энэ дээр нь дарах юм бол эндээс нь ингээд өнгөлүүдээ сонгож хөтөн шаардар картон гэдэг шаардар ингээ улбар шарыг сонгоод пенсил яагаад инкебрийн ийм жишээний. Тэгээ та хэрвээ ингээд болцсон бол ингээд зөв дээр нь дараад юм болгож орно гэсэн. Хэрвээ ингээд тэгээд гараад creative mob сая edit mob байсан бол одоо creative mob та бүр өндгийг өөрчилж орно. Михтер харин яг ч ингэж харагдаад байгаа. Тааных дээр зүгээр харагдах байх ингээд татах юм бол өнгийн нэтер өндөгнийхөө өнгийн нэтер хүснээр ингээ өөрчлөх боломжтой болно гэсэн үг. Тэгээд нөгөөтнөөс нэг язгардаг зүйл нь энэ дээр ингээд юунд ингээд сорж ордог. Гэтэ нөгөөлхөн дээр бас ингэр ахар та. Ингэж өөрчилж ордог байгаа. Би ингээ гэртэлдэг болгочихлоо. Ийм байгаа. Тэгээ энэ дээр чи бөө 90 их юм нэмэгдсэн байгаа. Тэгээд юу ингээд энэ дээр нь юу нэмж штэ. Энэ үндгийг гаргах дээр болно. Гэтэ эсвэл хийхгүй ч гэсэн болно. Тэгээ бутаар нь attack,
damage, effect name, effect гэдэг fire wound гэдэг action reward randomar юу seeds гэдэг name гэдэг яа хийнэ гэсэн үг. Тэгээд таны хийсэн аадууд ингэж харагдах байгаа энэгээр тэгээд энийг хүн тэр татаад зүрх дараад чадчих юм бол тэр татсан тэр diamond татсан diamond тэр нь одоо өөрт нь орж ирдэг гэж ойлгоод байгаа би. Тэгээ бас энийг нэг гол юм гэхээр та заавал энийг утсан дээр сурахааргүй компьютер дээр байсан чи энэ дээр нь PC mod гэдэг энэс мод татаж орно. Утсан дээр Minecraft дээр угаасаа мод татаж орохгүй та нарын ихэнх нь угаасаа мэдж байгаа хөө. Хэрэв компьютер дээр энийг татах юм бол PC mod руу ороод ингээд мод татах боломжтой гэсэн үг. Одоо энэ чайленжууд байгаа. Энэ хоёр тон ийшээ тэр ороод янз бүрийн чайленж тэр бир энэ commentary бусад хүмүүсийн хийсэн юмнууд чинь ингэж харагддаг байхгүй юу? Хэрэв та ямар нэг юм хийгээд ингээд харуулсах нь энэ дээр байгаа гэсэн үг. За. Тэгээ энийг татаад яах юм бол одоо харин энэ чатнууд start chatting гэдэг ингээд чат бичиж орно. Тэгээ би одоо эндээс гараад яг өөрийнхөө үндснээр нь ячий. Миний нэрийг барахс цогц сайхан гэдэг байгаа. Энд байгаах. Нэг иймэрхүү аппликейшн байгаа. Энээс зүр мод татах хэдэр юун дээр би энэ дээр хамгийн дуртай. Тэгээ энэ тэр бүр ютубер эдрийн хийсэн модууд энд дээр байгаа хгүй юу? Attack on Titan. Тэгээ энэ scratch дундаа ингээ хайж орно. Хэрвээ нэрийн ямар тайхан нэрийг мэдгүй энэ эргүүлэхтэр нь дараад ингээд нэрнүүд нь ингээ соригдож эргэлдэж явдаг. Тэгээ энэ дээр дараа жишээнрүү би гэт house бишээ. Бүрэн мичрээ. House гэдэг үстэй. House-тай аадууд нэр ийм байна. Харин map гэж байгаа бас. Би энийг татсан. Их бас гоё. Тэгээ Attack on Titan-ы юу байгаа? Тийм янз бүрийн текстурыг бас байдаг. Seed байдаг, skin pack, skin байгаа, моднууд бас байгаа. Арт дээр нь давж орно. Тэгээд нэг иймэрхүү юмнууд байгаа да. Creator-аас миний ер нь дуртай моддох зүр. Ер нь миний хамгийн дуртай. Үнэхээр гоё аппликейшн гэж орно. Би концерт энэ яг би дараа нь тусчин дөө. Тэгээ бичлэг таалагдсан бол лайк сабаа дараарай. Бас эднэрийг ингээд тайлбарлаж өгөө. Ерөнхийдөө та нар хүссэн үедээ энийг татаад ороод яаж орно? Өдөр болгон орж ирэх боломжтой 30 diamond, 45 diamond, 60 diamond гэдэг өгөх боломжтой. Тэгээд бас энэ challenge-уудаас бидрээд бас энэ diamond авах боломжтой. Энэ challenge дээр ядаад diamond авах боломжтой. Тэрээс одоос нэг юм байгаа. Тэгэд bye.